That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Орчин үеийн технологийн хамгийн гол түүхийн эд нь газрын ховор элементүүд болсон. Бүгд найрамдах хятад ард улсын хувьд дэлхий дээрх нийт газрын ховрын олборлолтын 70%-ийг дангаараа шахуу хангаж байна. Нэг ёсондоо бол орчин үеийн өндөр технологийн үйлдвэрлэл бүхэлдээ шахуу дан ганц бүгд найрамдах хятад ард улсаас хамааралтай болон хувирсан. Тэгвэл яг ийм нөхцөлд хэдхэн хоногийн өмнө бүгд найрамдах хятад ард улсын зүгээс Америкийн нэгдсэн улс руу экспортлох газрын ховрын хяналтыг чангаруулах хууль баталсан. Үүний хариуд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп асар ихээр уурлаж 10 дугаар сарын 10-ны өдөр бүгд найрамдах хятад ард улсын бараа бүтээгдэхүүнүүдэд 100% татварыг энэ сарда багтааж нэмэгдүүлэх гинтийн шийдвэрийг гаргаж буйгаа мэдэгдэв. Уг нь бол хоёр улсын хооронд өрнөд байсан худалдааны дан Швейцар болон Их Британи зэрэг улсуудад Трамп Ши Жинпин хоёрын хооронд болсон уулзалтуудын дараагаар хэсэг зур намжиж нааштай уур амьсгал бий болоод байсан ч ийхүү хурцдмал байдал дахин дэгдэж эхэлж байх шиг байна. Мөн энэ сарын сүүлээр өмнөд Солонгос улсад АПЕК-ийн уулзалт болох бөгөөд уг уулзалтаараа Ши Жинпин Трамп хоёр уулзах боломжтой боловч Трамп хятадын ерөнхийлөгчтэй уулзах шаардлагагүй хэмээн хатуухнаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Трампын хувьд бүгд найрамдах хятад ард улсын гаргасан шийдвэр нь Америкийн нэгдсэн улсын технологи болон аж үйлдвэрлэлийн салбар, батлан хамгааллын салбаруудад бүгд найрамдах хятад ард улсын зүгээс хийж буй цохилт буюу эдийн засгийн дайн хэмээн үзэж байгаа юм. Энэ ч утгаараа татвар нэмэгдүүлж мөн Ши Жинпинтэй уулзахгүй гэж байгаа нь тэрээр Ши Жинпинийг хэлэлцээр хийхээс аргагүй байдалд шахалт үзүүлэхийн тулд хийж байгаа алхам гэдэг нь бараг тодорхой харагдаж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар Америкийн нэгдсэн улс үнэхээр хятадаас бүрэн хараат болсон уу? Америкийн нэгдсэн улс анх хэрхэн яаж газрын ховрын салбарт хятадаас хараат болсон бэ? Яагаад хятадаас өөр улсаас Америкчууд газрын ховор авч болохгүй байна? Хятадууд аль хэдийнэ газрын ховроор дамжуулан ямар ч улсыг өөрийн өмнө өвдөг сөхрүүлж чадхаар болсон нь үнэн эсэх. Мөн монголчууд бид хавцан бүрэгтэн ордоо хэрхэн эдийн засгийн иргэдэнд оруулбал манай улсад ашигтай байх боломжтой вэ гэх мэт сэдвийн хүрээнд өнөөдөр дэлгэрэнгүй ярих болно. Тэгэхээр та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Австраг нь хуульцсан товчоогоо танилцуулж байна. За зарим нь бол хэдийнэ танил болсон гэдэгт бол бүрэн итгэлтэй байгаа. За иймээс танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Австрагт хандаарай. Юуны өмнө энэ бичлэгийг эдийн засгийн агуулгаар бус цэвэр геополитикийн агуулгаар хийсэн болохыг хариуцлагатай мэдэгдэж байна. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах салбар, цахилгаан автомашины үйлдвэрлэл, нисэх онгоц схемэд дагуул, сансрын пуужин гээд тэр чигтээ бүгд найрамдах хятад ард улсын газрын ховроос бүрэн хамааралтай болсон. Lockheed Martin, Boeing, Raytheon, Northrop Grumman гэх мэтээр дэлхийд тэргүүлэгч зэвсгийн үйлдвэрлэлүүд хэрв хятадын газрын ховор тасалдвал тэдний бүх аж үйлдвэрлэл тэг зогсолт хийхээсээр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Хятадын газрын ховор байхгүй бол нэг ширхэг F-35 сөнөөгч онгоц битгий хэл нэг ширхэг Tesla автомашин ч үйлдвэрлэгдэхгүй хэмжээнд хүрээд байна. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс нь бүхий л нарийн технологи, батлан хамгаалах салбарын бүх үйлдвэрлэл цор ганц хятад улсаас хараат болоод байгаа. Америкийн нэгдсэн улс нь газрын ховрынх нь 80%-ийг дан ганц хятад улсаас авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хэдийнэ гулсан орчжээ. Тэгвэл Америкийн нэгдсэн улсад бүгд найрамдах хятад ард улсын хамаарлаас гарах боломж бий юу? Юуны өмнө бүгд найрамдах хятад ард улс нь 1980-ад оноос хойш газрын ховор элементийн олборлолт, түүний боловсруулалтыг төрийн бодлогоор маш хямд өртгөөр хөгжүүлж эхэлсэн. Бүгд найрамдах хятад ард улсад газрын ховор олборлох болон боловсруулах процесс нь маш хямд өртөгтэйгөөс гадна байгаль орчны аюулгүй байдлын хяналт тун сул байдаг. Нэг ёсондоо бол хятадд дэлхийн бусад улсуудаас 3-5 дахин бага үнээр газрын ховрыг олборлож чаддаг. Иймээс аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улсууд хятадаас газрын ховор худалдан авах нь тэдэнд хамгийн ашигтай сонголт байсаар ирсэн. Хятадууд энэ давуу талаа ашиглах байдлаар 2010 он гэхэд тэд дэлхийн нийт газрын ховрын 90%-ийг дангаараа хангах хэмжээнд хүрэв. Америкийн нэгдсэн улсын компаниудын хувьд хятадаас авах нь зардал хамгийн багатай, хамгийн найдвартай нийлүүлэлт гэж тооцогддог. Мөн газрын ховрыг олборлох болон боловсруулах нь хоёр өөр ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй.
1990-ад оноос хойш Америкийн нэгдсэн улсын Mountain Pass хэмээх уурхай хөдөр олборлдог байсан бөгөөд олборлсон хөдрөө өөрсдөө боловсруулж чадахгүй тул бүгд найрамдах хятад ард улс руу илгээж тэнд нь боловсруулж чад дахин усан онгоцоор Америкийн нэгдсэн улсад тээвэрлэн авчирдаг байв. Тэгвэл яагаад? Мэдээч хэрэг Америкчуудад энэ төрлийн технологи байхгүйдээ огт биш. Гагцхүү хятадд боловсруулад мөн хоёр талын тээвэр шингэсэн өртгөх нь Америкийн нэгдсэн улсад дотоодод боловсруулсан өртгөөс хамаагүй хямд тусаж байсан учраас тэр. Энэ мэтээр Америкийн нэгдсэн улс хэд өндөр өртгөөсөн болоод айжмаар өөрсдөө боловсруулах чадвараа алдаж хятадаас улам бүр хамааралтай болж эхэлсэн. Мөн Америкийн нэгдсэн улсын компаниудын дунд 1990-ад оноос эхлэн глобал ханган нийлүүлэлт гэх үзэл дэлгэрч альва өндөр технологийн бүтээгдэхүүнүүдэд гадны улсуудад хийлгэх хандлага зөнхөж эхлэв. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл Америкийн нэгдсэн улс өндөр технологийн бүтээгдэхүүнүүд буюу тухайлбал F-35 онгоц, EV мотор, iPhone зэрэг технологиудыг дотооддоо угсарч байсан ч тэдний бүх түүхийн эдүүдийг шууд хятадаас авдаг болсон. Ингэснээр хятад улс нь нэг л мэдхэд Америкийн нэгдсэн улсын өндөр технологийн аж үйлдвэрлэлийн бүх шатанд оролцдог болсон бөгөөд Америкийн нэгдсэн улс нь зөвхөн эцсийн бүтээгдэхүүнд төвлөрсөн хэв маягтай зах зээл болон хувирав. Тэгвэл өнөөдөр Америкийн нэгдсэн улс нь хятадыг шууд орлуулах боломж тэдэнд бий юу? Юуны өмнө Австрали, Канада, Вьетнам, Малайз зэрэг орнуудад газрын ховрын багагүй нөөцүүд бий. Гэвч тэдгээр улсуудад газрын ховор элемент олборлох болон боловсруулах технологи, аж үйлдвэрүүд, уурхайнууд хангалттай хөгжөөгүй байна. Тэнд технологийн дутмаг байдал, хөрөнгө оруулалтын хомсдолтой орчин, зах зээлийн туршлагагүй байдал ноёргож байна. Харин хятадууд яадаг вэ гэхээр хятадын аж ахуй нэгж компаниуд тэдгээр улсуудын газрын ховрын салбарт хөрөнгө оруулалтыг шууд хийдэг. Хятадууд хөрөнгө оруулалт хийж тэнд уурхай барьж газрын ховрыг нь ухаж гаргаснаа хятад руу усан онгоцонд хийгээд ачаад явчихдаг. Ингээд нэг ёсондоо бол газрын ховрын нөөцтэй боловч тэдгээр улсууд өөрсдийн нөөцүүдийг хятадд автчихдаг гэсэн үг. Хятад улс нь энэ зарчмынхаа ачаар дэлхийн өнцөг булан бүрээс газрын ховрыг хятадын нутагт төвлөрүүлж хятад улс нь газрын ховрын төв зэг дэлхийн нийслэл болон хувирсан юм. Америкийн нэгдсэн улсын хувьд энэ бүх аюулыг 2018 оноос эхлэн ойлгож эхэлсэн. Ингэснээр 2020 онд дотооддоо газрын ховор олборлох мөн боловсруулах үйлдвэрүүд барихаар хуулийн зохицуулалт хийсэн байдаг. Үүний үр дүнд 2025 оны байдлаар Америкийн нэгдсэн улс өөрсдийн хэрэгцээний 20 орчим хувийг дотооддоо олборлож мөн боловсруулж чаддаг болоод байна. Яг нь Америкийн нэгдсэн улсын зүгээс хятадаас хамаарлан бууруулах ажлыг 2020 оноос гэж эхэлсэн бөгөөд одооноос эхлэн үр дүнгээ багаар өгч эхэлж байна гэж хэлж болохоор байна. Америкийн нэгдсэн улсын хувьд дан ганц дотоодын олборлолт болон боловсруулалтаа нэмэгдүүлэхээс гадна Канада болон Австрали зэрэг улсуудтай хамтарсан олборлолт, боловсруулалт хийх ажлаа эхлүүлчихсэн. Мөн Украины газрын ховрыг Америкийн нэгдсэн улсын хяналтанд авах талаар яриа хэлэлцээр Зеленскийтэй тодорхой хэмжээнд хийгдсэнийг бид бүхэн бүгдээрээ санаж байгаа. Иймд Америкийн нэгдсэн улсын зүгээс 2035-аас 2040 он гэхэд бүгд найрамдах хятад ард улсын 80% байгаа хамаарлыг 10% болгон бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Гэхдээ өртөхийн хувьд бүгд найрамдах хятад ард улсаас бага өртгөөр олборлож боловсруулах ямар ч боломж байхгүй хэвээр байгаа. Тэд хятадын үнээс дор хаяж 2-оос 3 дахин өндөр өртгөөр ажиллаа явуулж байгаа. Гэхдээ бүгд найрамдах хятад ард улс цаашид энэ салбарт дэлхийд ноёрхогч хэвээр байх болно. Хятадын нөлөө үргэлжилж буй хамгийн гол шалтгаан нь тэд зөвхөн газрын ховор элемент олборлдог бус, харин бүх шатны дамжуулахыг зөвхөн өөр дээрээ төвлөрүүлсэн улс учраас тэд нөлөөтэй хэвээр байх болно. Процессын хувьд хятадууд эхлээд Баян овоо, Сычуан, Гуанси гэх мэтээр томоохон ордууд дээр олборлох үйл ажиллагаагаа явуулна. Үүний дараа боловсруулалт буюу химийн бодиснуудыг нь салгах, цэвэрлэх, хайлш гаргах процесс эхэлнэ. Энэхүү процессын араас соронц болон катализатор, батарей, чипний нарийн материалууд зэргийг үйлдвэрлэнэ. Ингээд тэд дэлхийд даяар экспортоо хийнэ. Хятадын боловсруулах технологи нь дэлхийн өөр аль ч улсад байхгүй хэмжээнд хөгжсөн бөгөөд тэд сүүлийн 40 жилийн турш тасралтгүй энэ төрлийн технологиод сайжруулсаар ирсэн. Өнөөдөр яг энэ цаг мөчид Америкийн нэгдсэн улс болон Европын компаниудад хятадд байдаг шиг боловсруулах технологи байхгүй бөгөөд оюуны өмчийн патенттэй тул тэд шууд хулбарлаж бас болохгүй. Америкийн нэгдсэн улсын боловсруулах үйлдвэрүүдийг технологийн хувьд хятадын төвшөнд хүрэхэд 5-аас 10 жил шаардлагатай хэмээн мэрэгжилтнүүд үзэж байна.
мөн Хятад нь хамгийн том ноёрхогч гүрэн тус тэд дэлхийн газрын ховрын үнийг дангаараа шахуу шууд барьдаг. Тухайлбал Хятад улс нь 2023 онд газрын ховрын экспорттон квот тогтоох үеэр дэлхийн газрын ховрын үн 30-аас 50% өсөж байсан түүхтэй. Ингэснээр Америк, Япон, Солонгосын өндөр технологийн аж үйлдвэрүүд чип болон батлан хамгаалах үйлдвэрүүдийн өртөг шууд дагаад өсөж байв. Иймд Хятадууд газрын ховрыг өөрсдийн гео эдийн засгийн зэвсэг болгож ямар ч улсыг өмнөөс сөхрүүж чадхаар хэмжээнд хүрээд байна. Үүний хамгийн тод жишээ гэвэл 2010 онд Хятад Японы хооронд томоохон маргаан дэгдэх үеэр Хятадын талаас Японд гаргах газрын ховрыг бүр мөсөн хоригдсон байдаг. Үүний улмаас Японы Toyota болон Sony зэрэг корпорациудын аж үйлдвэрлэлүүд тэр чигтээ тэг зогсолт хийж байсан гашуун түүх бий. Хятад улс газрын ховрын нийлүүлэлтийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж чаддаг болоод дэндүү удаж байгаа. Өнөөдөр ч гэсэн Хятад улс нь экспортын квот, татвар, лиценз гэх мэт бодлохоор Америкийн нэгдсэн улсад шууд дарамт үзүүлэх боломжтой. Мөн бүрэн чадaltaй хэвээр байна. Хятад улсын хувьд Африкийн Мадагаскар болон Доктор Конго, Өмнөд Америкт Боливи, Чили, Бразил, Аз тивд Монгол, Казахстан, Вьетнам зэрэг улсуудад газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалт хийгээд ихэвчлэн болон хийх гээд судалгаагаа хийж байгаа. Ингэснээр дээрх орнуудын бүхий л газрын ховруудын олборлолт Хятадын дэлхийг бүрхсэн том сүлжээнд нэгдэ орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Хятадууд эдгээр улсуудад олборлолт хийхээс биш боловсруулах үйлдвэр огт барихгүй. Олборлож авсан газрын ховруудаа Хятадын их газар төвлөрүүлж түүнийгээ орчин үеийн геополитикийн зэвсэг болгон ашиглах явдал юм. Тэгвэл Монгол улсын хувьд биднийг яг ямар ирээдүй хүлээж байна? Монголын газрын ховрыг Хятад улс нь өөрсдийн сүлжээний нэг хэсэг болгож улс төрийн зэвсэг болгох зорилготой юу? Эсвэл 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтууд халсан бүрэгтэй ордыг чиглэх үү гэдгээс бүх зүйл шалтгаална. Тэгэхээр манай сувгийн зүгээс бол 5 жилийн ойдоо зориулж гаргасан энэхүү одоо хүн төрөлхтний дотоод түүх гэдэг XX түүх ном маань бол бас тодорхой хэмжээнд бол цөөн тоогоор одоо үлдчихсэн худалдаалагдчих байгаа гэдгийг одоо дуулах хэрэгтэй. За энэ номын хувьд бол яг манай сувгийг ингэж тогтмол үздэг, удаан хугацаанд үзэж ирсэн тэр үзэгчтэй хандаад зориулаад за зах зээлийн үнээс бол мэдээж хэрэг тодорхой хэмжээнд арай өндөр үнээр гаргасан. За энэ номыг бол анх бол 1000% хэвлэсэн. Угаас нь дахиж хэвлэхгүй гэж гаргасан. За тэгвэл энэ 1000% бол бүгднийг нь бол зарах зорилгоор биш. За мэдээж хэрэг одоо хамтарч ажилладаг янз бүрийн хүмүүс, за мөн одоо бэлэглэх шаардлагатай ойр дотны хүмүүс гэх мэтээр найз нөхөд тэр бүх хүмүүстэй бол бэлэглэж за үлдсэн хэсгийг нь бол ерөнхийдөө худалдаалах зорилгоор гаргасан. За ингээд өнөөдөр одоо манай ном маань бол нэг 100 орчим хувьтай бол ерөнхийдөө үлдсэн байгаа. За тэгэхээр ном маань бас одоо ингээд худалдаалагдсаар байгаа. Одоо ингээд сүүлийн 100 руугаа ингээд ерөнхийдөө орсон байгаа гэдгээ та бүхэнд бас дуулгах гэсэн юм аа. За ингээд үргэлжлүүлье. Монгол улсын нийт газрын ховрын нөөцийг 3 сая тонн гэж одоогоор тооцоолсон бөгөөд үүний 30 гаруй хувь нь халсан бүрэгтэй ордод байрладаг. Халсан бүрэгтэй ордыг 268 сая тонн хөдрийн нөөцтэй хэмээн тооцоолсон байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн уул уурхайн олборлолтын ажил хараахан эхлээгүй байгаа бөгөөд хайгуул болон судалгааны компаниуд өөрсдийн ажлыг тэнд гүйцэтгэж байгаа. Урьдчилсан байдлаар бол халсан бүрэгтэй ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад 200 орчим сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэх мэдээлэл бий. Мөн аль нэг улс шууд хамтран ажиллах гэрээ эсвэл санамж бичгийг аль бие ёсоор байгуулаагүй хэвээр байна. Бүгд найрамдах Хятад ард улсын талаас энэ төсөлд хөрөнгө оруулах сонирхол байгаа боловч шууд биечлэн байр сууриа илэрхийлсэн зүйл гараахан үгүй. Мөн Америкийн нэгдсэн улс, Япон, Өмнөд Солонгос, ялангуяа Герман улсууд Монголын тус ордод хөрөнгө оруулалт хийх сонирхол байгаа нь олон нийтлэлүүдээс харагдсан. Иймээс Монгол улс нь халсан бүрэгтэй ордоо ашиглах нь дан ганц эдийн засгаас гадна геополитик, технологи, байгаль орчин болон цаашлаад тусгаар тогтнолын тэнцвэртэй байдлын асуудал хөндөгдөх томоохон сэдэв юм. Япон улсын хувьд түрүүн хэлсэнчлэн 2010 онд Хятадын газрын ховрын хоригт орсноор өөр их үүсвэр хайх ажлыг маш идэвхтэй өрнүүлж эхэлсэн. Японы хувьд Монгол улс нь газар зүүн байршлын хувьд хамгийн тохиромжтой түнш. Мөн Япон улс нь улс төрийн дарамт багтай, тогтвортой, олон улсад маш сайн стандарт баримталдаг тул Монгол улсын хувьд том боломжийн түнш гэж тооцогддог.
Япончуудын хувьд дан ганц олж бурлалт хийхээс гадна өөрсдийн аж үйлдвэрүүдэд зориулсан боловсруулалтаа мөн хийх хүсэлттэй байгаа тул Монголд боловсруулах үйлдвэрүүдэд барьж өгөх боломжтой. Ингэж чадсан тохиолдолд манай улс газрын ховрын боловсруулалтад бүгд найрамдах хятад ард улсаас хараат бус болон хувирч өндөр технологиг дотооддоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Дан ганц олж бурлах дээр нэмээд боловсруулах технологи гэдэг бол орчин цагт жинхэнэ хүч чадал болон хувирна. Тэгвэл өмнөд Солонгос улсын хувьд тус улс нь батарей, цахилгаан автомашин, чипний үйлдвэрлэлд газрын ховрыг маш ихээр хэрэглэдэг. Солонгосын LG, SK, Samsung зэрэг компаниуд газрын ховрын салбарт найдвартай түнш орон хайсаар байгаа. Ингэснээр Монгол улс нь Солонгосын батарейн аж үйлдвэрлэлийн хамгийн гол нийлүүлэгч болж эдийн засгаа мөн солонгоруулах боломж бидэнд байна. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын хувьд газрын ховор элементийн салбарт хятадын хамаарлыг бууруулах зорилготой байгаа. Иймээс Монголыг тэд найдвартай түнш хэмээн үзнэ. Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалт энэ салбарт орж ирвэл манай улс Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах салбар болон цахилгаан автомашины зах зээлийн найдвартай түнш болох боломжтой. Мөн Америкийн нэгдсэн улсын талаас боловсруулах үйлдвэрийг Монголд байгуулах гэрээ байгуулж чадвал манай улсад асар өндөр технологийн үйлдвэр орж ирэх боломж бүрдэнэ. Харин Хятад улсын хувьд манай улс Хятадын хөрөнгө оруулалтыг халсан бүрэгдэхүүн ордод оруулж ирвэл Хятадууд Монголд боловсруулах үйлдвэр барих магадлал тун багатай. Хятадын талаас газрын ховрыг олборлож түүнийг галт тэргээр Хятадын нутагт авчран Хятадтаа боловсруулж таарна. Ингэснээр Монгол улс нь Хятадын газрын ховрын салбар дахь дэлхийн нийтийг хамарсан гинжин хэлхээний нэгэн нийлүүлэгч төдийхөн болж хувирах эрсдэлтэй. Мөн Монголын уул уурхайн салбар дахь Хятадын нөлөө хяналт улам ихсэж таарна. Иймээс бодит нөхцөл байдал дээр Монгол улс нь 3 дахь хөршийн улсуудаас хөрөнгө оруулалт авах нь хамгийн зөв бөгөөд алсаан бодсон шийдвэр хэмээн харагдаж байна. Ямар ч байсан хизээ нэг өдөр халсан бүрэгдэхүүн орд эдийн засгийн эргэлтэнд орох нь маргаангүй өмнө. Иймд тэр үед бид өөрсдөд ашигтай, Монгол улсад өгөөжтэй, Монгол хүнийг хөгжүүлэх боломжтой, Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолд жин дарахуйц нэмэр болох боломжтой хөрөнгө оруулагчийг олж ирэх нь хамгийн чухал шаардлага болоод байна. За та бүхэн тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл авсан гэдэгт найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай.